За та бүхэнд өнөөдөр мэдээ хүргье. За төсвийн хүрээнд дээр нэг асуулт асуугаагүй үгүй байсан тэгээ үггүй явцсан учраас бүр хэлчихье. Энэ төсвийн хүрээний мэдээлэл буюу энэ эх 3 жилийн төлөвлөгөө бол би тун тааруулах мэдээлэл байна гэж харж байна. Орлогоо өсгсөн, зарлагаа өсгсөн, дотоодын бүтээгдэхүүнд эзэлж байгаа орлого зардал аль нь өссөн. Тэгээд дээрэс нь төсөв алдагдaltaа гарсан. Энэ яагаад юм хийж болохоо байж чадаагаа гэж. Яагаад энэ төсвийн гадуур энэ хууль орж ирээд байгаа гэж. Энэ зардал чинь өөр ашиггүй болоод хуулийн шаардлага бүглөө хийцэн бохгүй юу. Тэгээ энэ өөр ашиггүй зардлаа бууруулах биш. Маш богино хугацааны шийдвэр гаргаад алдагдлаа нэмчээ. Дээрээс нь зарим зардлаа хуулийн гадуур гаргачих гэсэн ийм л одоо төсвийн хүрээний мэдээлэл орж ирж байгаад бол туйлын их харамсаж байна. За одоо бол энэ хоёр хуулийн тухай нэг ярьж байгаа учраас энэ хуулийн тухай нэг хоёр асуулт асууя. Ер нь бол өмнөх одоо хүчингү болгоё гэж байгаа хууль чинь нэмэгдсэн өртгийн албан татварын ачааллыг буулгах гэхээсээ илүүтэй бага дүнтэй худалдаа авалт хийдэг хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх гэдэг бодлого шүү дээ. Буцаалт хийчихэ. Бид нар буцаагаад өгчөө энэ хүмүүст. Энэ хүмүүсийн орлогыг жоохон нэмэгдүүлчихэ. Энэ чинь татварын бодлогын хамгийн буруу хэлбэр шүү дээ. Авах гэж байгаа юмаа тодорхой, авчих гэж байгаа субъектүүдэд шууд хандахгүй, жижиг орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэж байгаа чинь хурааж авчаад буцааж өгж байгаа зардал чинь тэр өгж байгаа мөнгнөөсөө ч илүү их болж шийднэ. За одоо орж ирж байгаа энэ шатлалын босхыг өсгөе гэж байна. Энэ чинь нэг талдаа татврынхаа одоо суурь сулруулж шít. Ер нь бол татврын ачаал багтаа хэсэг рүү оръё, жижиглэе. 1.2 тэрбумын орлоготой нь бол 3 хуваагдчихъя. Тэгээ ингээд жижигрээд байх юм бол татврын хөнгөлт авах юм байна. Ингээд дандаа ухарсан асуудал. Гэтэл бидний хайгаад байгаа бодиттой шийдэл бол аж ахуй нэгжүүд дээр яаж одоо бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх үү? Тэднийхээ ашиг орлогыг яаж нэмэгдүүлэх үү? Энэ өртөг зардлыг яаж бууруулах үү? Нэмэгдсэн өртгийн албан татвар нь өртөг зардал буураад байгаа бол нийтээр нь энэ үнийн дүнг яаж бууруулах уу гэдэг энэ бодлогоо бодохгүйгээр одоо иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэдэг ингээд эсвэл бараг тэр халамжийн чиглэлийн бодлого руу ингээд яваад байх юм. Одоо энэ урсгал зардал бууруулах боломжгүй л гэдэг чинь. Уг нь бол засгийн газар урсгал зардлыг хамгийн ихээр бууруулах бодлого барьчаад орж ирэх байтал зүгээр зардлаа нэмж байна. Би энэ 2-3 жишээ хэлье. 2017 онд 7 их 80 байсан. 2021 онд 12, 2023 онд 17. Тэгээ энэс хойш 20 их 80 гараа авчихсан. Өнөөдөр бид нар 24 их 80-ийн урсгал зардлыг юундаа ч хөрөхгүй байна гэж байна. Урсгал зардлын гол цалин гэдэг мөртлөө эрүүл мэндийнхэн боловсролын салбарын цалиндаа сэтгэл харамжгүй. Энэ үр ашиггүй зардлаа 2-3 их 80-аар бууруулж орж ирээд төсвийн алдагдлаа үг хэлчихв. За, инquiry сайт. Сангийн Энцэхэн сайд хариулах уу? Сангийн. За, 8 номер. Төвшин гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам татврын болон газар жимэд зүрх. За тэгэхээр нэмэгдсэн өртгийн урамшууллын буцаалт нь одоо 20% байгаа. Ингээд энэ 10 сарын 1-ээс ингээд 50% бий. Одоо биднийхэр бол нэг 2% маань 5% болох гэдэг. Тэгэхээр ер нь бол хэрэглээний дийлэнх нь өндөр хэрэглээтэй иргэд рүүгээ буцаа олголт нь очих гээд байгаа байхгүй. Би энийг зарим нэг тоогоор илэрхийлье. За бидний хийсэн судалгаагаар 700 мянга хүртэл бага орлоготой 83 мянган өрх байгаа юм. Тэгэхээр эдгээр хүмүүст бол энэ буцаалтаар очиж байгаа нь бол 37 мянган төгрөг буцаж байгаа юм. Гэтэл 2 сая 100 мянган төгрөгөөс дээш орлоготой өрхүүдэд түүнээс 3.7 буюу 135 мянгаар буцаалт нь очих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө 2% 5 болгосноор бол өндөр хэрэглээтэй их өндөр орлоготой хүмүүстэй л буцаж очиж байгаа урамшуул нь бас их өндөр байгаад байна. Тэгэхээр бид нар энэ удаагийн цаг үеийн энэ нөхцөл байдалтай холбогдоод бол энэ хэрэглээнд нь суурилсан биш харин хөдөлмөр эрхлэлтийн дэмжсэн бодлогыг нь бол дэмжийя гэдэг энэ утгаар бол татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол өргөн барьж байгаа. Тэрэн дээр хувь хүний орлого албан татвар дээр бага дунд орлоготой иргэдээ бас дэмжих ийм бодлогыг бас оруулж ирж байгаагаар бол